За одоо 3 дахь видеоор би юуны талаар ярих вэ гэхээр өөрийгөө бүрэн дүрээр илэрхийлэхэд би өөрийнхөө мэдрэмжээ судлах хэрэгтэй гэсэн. Миний мэдрэмж одоо ямар байна вэ гэдгээ судлана гэсэн. За энийг судлахад та нар амьдралдаа амархан байдаг уу, хэцүү байна уу? Амьдралынхаа одоо туршид одооныхаа насан дээр та нар өөрийнхөө мэдрэмжээ бусадтай хуваалцдаг уу? Тандрын эцэг их таны мэдрэмжийг сонирхдаг байсан уу, анзаардаг байсан? Одоо та ямар мэдрэмж өөр дээр ажиглаж байна, анзаарч байна? Ямар нэгэн зүйлийг бодож байхдаа яг одоо тань дээр ямар мэдрэмж төрж байна? Гэнт ямар нэгэн зүйл надад хэцүү санагдчихвэл энэ хэцүү гэдгийг чинь цаана ямар мэдрэмж байна? Аав ээжтэй оролцсон байлаа гэхэд тэрний чинь цаана ямар мэдрэмж байна? Миний итгэлгүй байгаа, айцтай байгаагийн цаана ямар мэдрэмж байна гэдэг. Тэгэхээр энэ мэдрэмжээ танин мэдхэд яаж чухал вэ гэхээр би энэ мэдрэмжээ судлана гэсэн үг, тодруулна гэсэн үг. Коучинг дээр болохоор би энэ мэдрэмжийг судлах, сонирхох, тэрнийг тодруулахыг бол хүмүүстэй ажиллаж байхдаа тогтмол хийдэг. Тэгэхээр энэ одоо миний бүр мэргэжлийн чадвар болсон гэсэн үг. Тэгэхээр та нарт ингээ хэлэхээр яаж мэдрэмжээ тодруулах юм бэ, судлах юм бэ гэдэг та нар бүр гайхаж магадгүй ядвал бид нар ингээ харахад ингээд энгийн сонсогч байгаа байхгүй тийм мэдрэмжээ сонсоод судлаад тодруулж иж бол голцоо тийм гэдгийг бас заримдаа мэдрэмжийг асууж яд хүмүүс яадаг вэ гэхээр бодлоо хэлээд байдаг. Би юм бодож байна, тийм юм бодож байна. Би болохоор мэдрэмжийг сонирхож байна. Та ингээд хүүхдээ сургуулиас авч яхад багштай нь уулздаг гэсэн. Багштай нь ингээд уулзахгүй байх үедээ танд ямар мэдрэмж төрдөг? Уулзж явахдаа ямар мэдрэмж төрдөг? Уулзсныхаа дараа ямар мэдрэмж төрдөг? Би яагаад гэдгийг гिचж болдгийг айц төрдөг юм уу? Тэгэхээр би нөө айцыг асууж судалж шít. Айц нь яагаад ингэж болж байна? Багш нөгөө манай хүүхдийг ийм байна, тийм байна ч юм уу алдаа дутагдлыг хэлэхгүй, намайг муу эцэг хийх гэж хэлэхгүй гэдгээс би яагаад байна гэж хэлжээвэл би тухайн ингээд мэдрэмжээ судалж шít. Энийг судлах гэж хэлж байгаа байхгүй би ингээд олон хүмүүс гарахаас айжна гэх юм бол гарахаас ингээд одоо ярихаараа одоо яадаг юм бэ? Ямар мэдрэмж энэ дээрээ өөр дээр ажиглаж байна гэхээр би ингээд сандраад, гацаад үг олдохгүй гар чичрээд, би чичрээд хацруулаагаад чийжсэн юмудаа мартаад гэж хэлж байхдаа би өөр дээрээ юу илэрч байна вэ? Би юуг анзаарч байна гэдгээ хуваалцж. Би нэг үнтэй танилцах ч юм уу ямар нэгэн зүйлийг тохиролцох үедээ би тэр хүний ойртож чадахгүй ингээд асууж чадахгүй үедээ надад ямар мэдрэмж төрж ийнэ гэж асууж иж бол. Хүүхэд магадгүй яг эцэг их шиг адилхан гадаа тоглоомны талбай дээр очичоод хүүхдүүдтэй хамт тоглохоос айдаг ч юм уу, уулын тоглохыг хүсээд байдаг. Найзалж чаддгүй ч юм уу аль эсвэл сургууль дээр очиж самар дээр гарахаас айдаг ч юм уу энэ бүгдийн чинь цаана юу байна гэхээр мэдрэмж биш үү? Энийг нас ингээд
судална гэдэг маань яриулна гэсэн үг. Би дотор байгаа зүйлээ зүгээр ингээд бодохгүй. Манай огт айжинда гэдэг ингээд бодохгүй. Тэрний яриулна гэсэн үг. Тэгээд яриулахаар, тодруулахаар тэрнийг ингээд судлахаар яаж ийнэ гэхээр тэр мэдрэмжид бид нар илүү их хүлээн зөвшөөрөл өгч байна. Энэ мэдрэмжийг өөр дээрээ байхыг зөвшөөрж байна. Өөр дээрээ илэрхийлэхийг зөвшөөрж байна гэсэн үг. Тэ яадгийн тэ самбар дээр гарахаар айдгийн штэ. Би ч гэсэн айдгийн штэ. Тэгээд та өөрийнхөө 10 жилдээ бас айжсэн айдсаа хүүхдээ бас хуалцчихж болно. Нэрээ юу аваа та юм том юм байж, ээжээ та юм том юм байж самбарын өмнө гарахтаа айдаг байсан юм өсч. Тийм штэ би чам шиг айдаг байсан штэ. Айдс чи ингээд самбар дээр гараад би буруу хэлчихье гэдэг айгаа тэг мэддэг юм хаалцахгүй зориггүй байсан юм аа гэдэг ингээд хэлэхээр би ингээд өөрийнхөө мэдрэмжээ хүүхдүүдтэй хуваалцах, хэн нэгэн хүнтэй хуваалцахаар нөгөө хүн ч гэсэн би ч гэсэн юм мэдрэмж төрж байгаа юм байна. Би нэгэ хуваалцаж болох юм байна гэсэн тийм бодол мэдрэмж орж ирдэг ба шүү дээ. За тэгэхээр мэдрэмжийг судална гэдэг бол өөр дээрээ та энэ мэдрэмжээ ажиглаж анзаарч сурахаар өөрийгөө танин мэддэг гэсэн үг. Энэ мэдрэмжийн ертөнц гэдэг чинь гайхалтай ертөнц. Би бол мэдрэмж рүү зөрөгтэй ордог. Тэ яана ингэж хийдэгчвэ гэдэг үү. Яаж ордог вэ гэхээр би голдуу өөрийнхөө мэдрэмж өдрөө хуваалцдагтай холбоотой сая нэлээд хүнд сургалт явуулсан шүү дээ. Би ягс бүтээсэн сая гашуудалтай ажиллах харц бариад явуулсан. Тэр сургалт бол тэр чигтээ мэдрэмжээ хуваалцах сургалт байсан. Одоо энийг ярьж байхад ямар мэдрэмж төрж байна? Хүнд мэдрэмж штэ тийм. Тэгээд тэр хүн маань зориглохгүй айц төрж байна. Би ярихаа сайж байна. Тэгээ ярьсны дараа үүлээд би ч гэсэн үүлээд бүгдээрээ үүлээд тэгэхээр яаж ийм гэхээр бид нар хамтдаа энэ мэдрэмж донд өөрийгөө илэрхийлэхийг дэмжиж явахтаа янз бүрийн мэдрэмжүүдийг өөр дээр анзаарч байгаа. Харуулсал, гомдол, готрол, ганцаардал ийж мэдэрч байна. Маш олон жил ингээд бодож саналж байна ч юм те. Эсвэл саяхан болсон үйл явдал би одоо хүртэл өөрийгөө уучлах чадахгүй байна ч юм те. Гэт янз бүрийн ингээд энэ мэдрэмжүүдийг хинтээ хуваалцах юм бэ? Энэ олон бодлыг хинтээ ярилцах юм бэ? Хинээ хажууж явах ингээд дүүлж болох юм бэ гэхээр тэгэж ярьж хуваалцаж сонсдог энэ мэдрэмжийг илэрхийлэхийн дэмждэг хүн эргэн тойронд байлгүй байгаадтэй те. Тэр бол гэр бүл болгонд хүүхдүүд янз бүрийн мэдрэмжээ таагүйгээ хуваалцахыг зөвшөөрж байгаа үед хүн өөрийгөө бүрэн дээрээ илэрхийлээд итгэлтэй болоод бүрэн дөрөн болдог шүү дээ. Энэ бол гайхалтай чадвартай. Энэ одоо мэдрэмжийн цаана нь юу вэ? Энэ одоо мэдрэмжтэй одоо чи найзлаа хайц чи чамд юу хэлхийг хүсэж байна? Хайц чи юудай тулд энд байна вэ гэлтэй. Заримдаа хүмүүс өөрийнхөө мэдрэмжээ хэл яриагаараа ингэж хэлж гин зориглоо. Заримдаа хэлээгүй ч гэсэн тэр хэлэх гэж байгаа зүйлийг анзаараад ажиглаад тийм мэдрэг саргаг байх энэ чадвар ялангуяа хүүхдэд харилцаж байхдаа өөрийгөө илүү хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдэд харилцаанд бол энэ зайлшгүй хэрэгтэй чадвар гэж бодож байна. Энэ мэдрэмжээ хуваалцаж сурсан хүүхэд том болохоор өөрийнхөө таагүй мэдрэмжүүдээ юунаас болсон
шалтгаануудаа шууд мэддэг болно. Гарга замаа шууд мэддэг болно. Өөртөө хүлээн зөвшөөрлөг өгдөг болно. Бас бусад хүмүүс өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлэхийг юм баг байгаа дээр нь илэрхийлэхийг зөвшөөрч идэхгүй. Ингээд бид нар их жоохон ингээд баг дээр нь ингээд яадаг байна. Дараа томьёо тахар нөгөөдөг чи яг нэг галтуул шиг ингээд нэг жоохон байж байгаа. Тэгэл фөд гэл яаж юм дэлбэрдэг шигтэй ингээд төрөмблөгдөд тэ. Тийм таг байгаа зү. Тэгвэл бид нар энийг өөртөө илэрхийлэхийг зөвшөөрөхгүйсэн байхгүй. Тэгээд дэлбэрч байгаа. Тэгэхээр баг багаар нь баг дээр нь жоохон дээр нь хэлж, ярьж, ойлголцож, хуваалцаж, илэрхийлж гэдэг чинь бүрэн дүрэн байдал. Өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх. Заримдаа мэдрэмж нь хүмүүстэй ярьж байгаа зүйл нь бие биенээсээ зурж иж бол. Би айгаа аз жаргалтайгаар гонигтай зүйлийн талаар ярьж иж бол. Та сайн зүйл ярьж байхдаа тэ одоо 3 удаа шалгалтандаа унтсан гэж ярьж байхдаа эгээдээ инээгээд ярьсан баг. Инээгээд ярьж байгаа. Тэгэхээр би чамаа баяртай нэг гэж анзаарч байгаа мөн эсвэл гонигтай нэг гэж ойлгох уу гэж би гайхдаг ба шүү дээ. Яа тэгвэл бид нар мэдрэмжийг яг жинхэнэ ямар мэдрэмж байгаа бэ гэдэгтэй заримдаа бид нар таг үзүүлэх таатай юм шиг ярьждаг ч юм те. Янз бүрийн өөрийнхөө мэдрэмж бодол өдрөө бид нар коуч гэж яадаг вэ гэхээр хөндлөнгөөс хараад таны ажиглаагүй анзаараагүй зүйлээ анзаараад хуалцж хэлдэг байхгүй. Тэгэхээр нэрээ тэгдэг юм уу? Нэрээ би ингэдэг юм уу? Энэ нь надад тэ өөрийгөө таньж мэдхэд яаж тусалсан бэ гэдгийг ойлгож эхэлдэг. За өнөөдөр энэ одоо тэ мэдрэмжээ судлах гэдэгтэй холбоотой та нар өөрсдийнхөө өнөөдөр ямар мэдрэмжээ анзаарсан бэ? Тэр мэдрэмжээ судлаад өөрөөсөө энэ мэдрэмжийг анзаарчлаа, байж гэлжлээ, өөрийгөө илэрхийлэхийг дэмжлээ. Энэ мэдрэмжийн цаана нь юу вэ гэж өөрөөсөө асуулт, коучинг асуулт асуух. Тэгээд эндээс ямар нэгэн ухаарал, ямар нэгэн зүйл ойлгосон бол доор комментээр бичээрэй. Та нарт ямар санагдчих чинь би ингээд зарим ингээд хүмүүс шиг нэг хурдан ингээд таргал гэл ингээд хурдан ярихгүй ингээд удаан яриад байж зайдвал энэ нөгөөдийг би бол янз бүрийн зүйлүүдээ эмэгтлээ, зэгцлээд ярих гэж утсан чи би бүр 80 нуршчаад байгаа аахгүй ингээд дэвтэр дээрээ бичээд үз. Тэгэхээр ингээд зүгээр өөрөө ингээд энэ чадваруудыг бодож байгаа явцдаа ярьж яхад надад ямар бодол мэдрэмж ирж байна. Бид тэрнийг шууд ингээд бэлтгэхгүйгээр ингэж хэлж яах гэсэн үг шүү. За тэгэхээр та нарт энэ нь ингээд урт юм шиг ядаргаатай юм шиг санагдаж байна уу? Аль эсвэл ингэж ярьж хаалцах та нарт нэг жоогож ихсэн ухаарл өгч тусалж байна уу гэдгээ доор бичээрэй. Тэгвэл би та нарт магадгүй бүр ингээд ямар удаан ярьдаг юм бэ? Ямар их паузтай байна гэж яах юм бол та нар зөвхөн хурдлуулаад сонсчиж магадгүй. Эсвэл танид болооч гадагшаага юм уу дутагшаага сонсогдоод байна гэх юм бол би угаасаа ингэж ярьдаг гэж хүлээн зөвшөөрчихгүй. Би угаасаа ингэж ярьдаг. Тэгэхээр та нар өөрсөн дээрээ те ямар мэдрэмжээ судлахыг хүсэж байна, юг анзаарч байна, юг анзаарахгүй байна гэдгээ бас те өөр дээрээ те тэмдэглээд бүр ингээд дэвтэр дээр гаргаад анзаараад чиглэлаараа за би одоо нэр юу штэ 11 чинь те өөрийгөө хайрлах 21 хоногийн хард марафон явуулж байгаа штэ. Тэр марафон дээр бид нар ингээд янз бүрийн би даалгаврууд өгдөг байхгүй. Тэгээ өөрийгөө хайрладаг тэр бодол, мэдрэмж тэр одоо ямар зүйл миний цорхоо болоод тэр өөрийгөө хайрлах тэр энерги маань ингээд алга болоод урсаад байна
тэгж судалдаг сургалт. Тэгээ энэ дээр бид нар өдөр болгон даалгавар хийж ажиглалт анзаарлт хийн. Тэг би энэ тавьж видеонуудыг тэр групп дээр оруулж нэг 5-10 минут ч юм уу те аль болох богинохоо их хичээнэ гэсэн. Тэгээд дээр нь бид нар 21 оногийн туршид тас бүтэнсэд бүр 6 удаа би арт терапи техникүүдийг явуулж зүүмээр уулзнаа. Тэг баралж 30-аад хувь энэ группт орсон байгаа. Тэг зарим хүмүүс багшаа та ингээд 21 мөнгө олгочоод дараа нь 50 болгоцсон байна. Үнэ нэмсэн байна. Энэ үнээрээ орж болох уу гэдэг ингээд бүр асуугаад гуугаж чадар ичээд байгаа болохоор би за үнэрхээд яг одоо ахаад нэг хэд хоног те одоо 2-3 хоног 21 мөнгөөр тавьчих. Тэгээд та нарын хугацаанд намжаад ороод тэр группт тэр даалгавруудыг бас ингэж анзаарч ажиглаж бичээд тэгээд 6 уулзалтаар надтай уулзаад зумаар энэ дасгалуудыг тэвэн арт терапийн техникүүдийг ажиглаж өөрийгөө хайрлахад ямар төр зураг орж ирдэг юм бэ? Жишээ нь тэн дээр байгаагүй техникүүд оролцсон байгаа байхгүй чинь харин молекул гэсэн техник байгаа гэж боддоо. Та нар нэг молекул чинь нэг жижигхэн зүйл гэж бодож байна уу? Үгүй. Нэг молекул чинь нэг бодол ахгүй. Тэр нэг бодлыг би анзаараад ажиглачаар тэр айгүй том гэрэлтэй тэхэлдэг гэж боддоо. Томорчдөг. Энийг одоо арт терапиэр зөвлөх юм бол та нар ингээд төсөөлтөө нэг цав цагаан ингээд нэг цасан цагаан юм байлаа. Тэрэн дээр нэг хар цэг тавьчвал тэр таны анхаарлыг татах уу? Эсвэл хар ингээд нэг даван дээр нэг цагаан цэг тавьчвал анхаарал татах уу? Татна штэ. Тэг тэр үү шиг байхгүй. Бидний бодол мэдрэмж энэ яг юу цэг вэ? Ямар харин бодол миний дотор орж ирсэн бэ гэж сонирхоод эхлэхээр тэр ажиглаж исэн зүйл чинь тодроод, томроод тэгээд тэрнийгээ бүр дэлгэрүүлээд бид нар судлаад дүр зургаар анзаарна ажиглана. Би хүмүүсүүдийг янз бүрийн дүр зургаар судалж байгаа анзаарч байгаа ажиглаад тэр бодол мэдрэмж ажиглаж анзаарч байгааг хараад би банк гайхширдаг. Тэвээс би ингээд сургалтуудыг банк явуулж хүмүүс юу бодож байна, юу өдөрч байна гэдгийг сонсох дуртай. Тэгээд сонсох дуртай. Тэгэхээр группаараа бие биенийхээ сонсоод ийм молекул ээж болох юм байна. Ийм молекул ээж болох юм байна гэдэг гайхширна гэсэн үг. Сургалтыг би олон жил явуулж би бас тийм хоббиталд нэг сургалтаа жил болго явуулдаг, дахин явуулдаг, олон дахин явуулдаг гэдэг л ягаад явуулдаг гэхээр нөгөө фэйсбુક надад сануулж идэг. Та 5 жилийн өмнө, 7 жилийн өмнө, 8 жилийн өмнө тийм сургалтыг энэ өдөр явуулж байна гэд зурагтайгаа сэтгэлтэйгаа ямар нэг ухаалтайгаа өгчхөр би ямар гоё юм сургалт дахиад явуулах урам зориг миний дотор ороод ирдэг. Тэгэл би тэрнийг ширлчихэд явуулъя гэд миний дотор нэг бодол орхоо ингээд хүрээд байх юм бол би тэгэл тэр дорн зараа өгөөл. Тэгэл нөгөө хүмүүстэйгээ нэг тусовка гэж ярьдаг байхгүй гарсаар ингээд нэг жоохон нийлээд ингээд ярилцаад ингээд эндээс кайф аваад би хүмүүсийн бодол мэдрэмж хуваалцаж ярилцж байгаа нь сонсох амар тийм кайфтай төрлийн юм байхгүй. Тэгэхээр тэгж ингээд нөгөө нэг өөрсдөө илэрхийлэх, ярих, анзаарах, ажиглах дуртай хүмүүс нь орж ирээд тэрнээс за өнөөдөр та орж ирээд надад нэг 5-10 20 пресэдэ зараад би одоо тэгээ 5-10 ингээд хуудас юм бичиж авах хэвээр гэж ингэх юм бол би нэг тийм төрлийн багш биш би илүү их ингээд ойлгуулж, мэдэрч, анзаарч, ажиглуулах практик дээр хэрэгжүүлэх талын үш. За хэрэг нүгээр ялгаад. За тэгээ та нар энэ даалгаврыг чигээд миний 21 хоногийн бас өргө хайрлаа сургалтыг сонирхож байвал бас чадвар хичээрээ. Амжилт.